Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа юугүй юу гэдгийг бол одоо сүүлийн 3 парламент дамжиж яригадаад тэгээд шаардлагатай гэсэн дүгнэлтэнд 2 парламент тийм дүгнэлт гаргасан. Тэгээд ямар хэмжээний өөрчлөлт хийх гэж байгаа юм бэ гэдгийг нь бол одоо эрдэмтэн судлаачид оролцсон хөтөлбөр дээр ажилласан 10 гаруй судлаач эрдэмтэд нэг 40 гаруй зүйлийг бол гаргаж ирсэн. За ингээд энэ дотроос нь ярьж байгаад дээрээ суудлаа олохгүй доороо гүйдлээ олохгүй гэж энэ парламентаа боловсронгуй болгоё. За энэ өөрчлөлтийн гол зүйл бол ерөөсөө эхний асуудал бол парламенттай холбоотой асуудал бол тэр 2000 оныхоо 7 нэмэлт өөрчлөлтийг одоо яах вэ гэж. За нэг л асуудлыг бол хөндөөгүй. Тэр бол улсын их хурлд суудлын бүлэг бүхий намууд их хурлын дэд даргатай байна гэдгийг нь бол одоо энэ аль ч улсын парламент байдаг учраас хэвээр нь үлдээгээд наад 6 зүйл дээр нь бол ямар ч байсан гар хүрсэн.